Манайхаас ч хамгийн их ном уншсан Аннармаа юм жоо да. Гэсэн байгаа да Аннармаа чи. Хамгийн их ном уншсан юм. Аннармаа юм чи 16 ном уншсан. Өдрийн Эрдэс тавталгаа компани нүүрс ажил хөлбөрөөс мэдчилж байна. За манай уурхай дээр ажиллаж байгаа залуучууд маань ажлынхаа чөлөөт цагаар байгаа хотхоныхоо номын сангаар үйлчлүүлж өөрийгөө хөгжүүлдэг ийм үйл ажиллагааг явуулдаг. За манай хотхон болгон дээр номын сангууд байвал залуучууд маань одоо чөлөөт цагаа зөв болсоор өнгөрүүлж байна. За хэдүүлээ одоо нүүрс байжуулах хөлбөрийн ном уншиж байгаа залуучуудтай уулзаач. Сайн уу? Сайн байна уу? Ямар ном уншиж байгаа? Лан гээд ном уншиж байна. За уншиж байгаа номынхаа сэтгэлээс уулзаач. За энэ ном болохоор хитэн зохиол Ли Шифин гээд зохиолч ном. Уурхайчид бид ер нь мэргэжлийн номноос гадна морин зохиолын номыг чөлөөт цагаараа энэ номын сандаа ингэж уншиж өнгөрүүлдэг. За энэ номны тухайд болохоор ерөн хүн дотроо нөгөө хайр дурлал одоо дотроо ботсон зүйлийг энэ номоор дамжуулж нөгөө төдийлөн хүмүүст хилээд байдгүй нууцхан шарах инээмсэглэл баяр хөөр эмгтэй хүн тохиолдог янз бүрийн тийм нууцхан бодож явдаг зүйлийг энэ номонд ингэж үүлсэн байдаг нь маш их таалагдж байгаа. Одоо уншаад эхлээд нэг 2 хоног явж байна. За баярлалаа. Баярлалаа. За хэдүүлээ одоо манай уурхайчдын байдаг Эрдэс хотхон дээр очиж Эрдэс хотхоны номын сантай танилцъя. За бид яг одоо Эрдэс тавталгаа компани уурхайчдын хотхон Эрдэс хотхоноос мэдчилж байна. За энэ хотхоны маань номын сангаар манай уурхайчид чөлөө цагаар орж иж ном уншиж үйлчлүүлдэг. За Эрдэс тавталгаа компани ажилчдын ном унших дадлыг нэмэгдүүлэх чиглэлээр оюуны Эрдэс хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. За энэ хөтөлбөрийн хүрээнд бид бүхэн номын сангаар цахимжуулах, ажилчдыг ном унших дадалд уриалгах, за мөн номын фонтоо нэмэгдүүлэх хандив айныг өрнүүлээд ингээд явж байна. Ингээд бүгдээрээ уншдаг уурхайчин байцгаая оюунаасаа олборлын аянд Эрдэс тавталгаа нэгдэж байна.